Одоо ингээд аав ээж нь салаад салцсан айлд өссөн хүүхэд дараа нь өөрөө бас гэр бүл зохиохдоо бас салах магадлал маш өндөр байгаад тэмүүдээ 3 үеэрээ хэрвээ салцсан айлд өссөн бол тэр хүүхэд ингээд дараа нь салах нь бүр ойлгомжтой болчихдаг гэх тийм нэг яриа байгаа байхгүй юу. Тэгээд бодож үзэхээр угаасаа нөгөө нэг үлгэр дуурайл авсан зүйл нь тийм гэр бүлд өссөн ухамсартай тийм хэвийн зүйлээ гэж бодоод өссөн байгаа учраас тийм байх нь ойлгомжтой юм шиг санагдаад байсан. Цаагаараа бас өөр ямар нэгэн учиртай байгаа юм болов уу? Дэрчин л өрмөн түрүүний бодны яасан сэтгэлийн шарх шүү дээ. Тэр шарх нь анихгүй л яваад. Өөрөө ч бэхэн хантай болол тэр шарх нь анихгүй. За одоо жишээлбэл гэхэнгээ ханин заваадаг байсан эм хүмүүн байлаа гэж бод. Тэгээд л басхан байлаа гэж бод. Үргэлж авьяан заваадаг байсан байлаа гэж бод. Тэгэхээр тэр басханд ямар шарх үүсв? Эрэгтэй хүмүүнүүд үргэлж ингэдэг шарх үүснэ. Тэр шархынхаа үндсэн дээр яах вэ? Нэгэнтэй хэн хөвөнтэй үнэрхэд эхэлсэн чинь тэр хөвөн нь жахан эвгүй ааш гарахад энэ яг миний авьяа шиг юм байна. За энэ болохгүй юм байна гэдэл. Тэгэхээр яах ёстой вэ? Тэр хэрв тийм үртэн учрах хаваас л шархыг нь ангааж өвчлөлийн засганд л сэтгэлийн өвчлөлийн засган чухал байхгүй дөөс. Тэгж байж л тэр хүмүүнийг тэрнээс нь таслан зогсоогоод маргааш руу үнэхээр тэр хүмүүн чамд хэрэгтэйвэл маргаашлууд хөтлөөд явна үстэй. Сэтгэлийн шарх гэж тэрийг л хэлээд байна. Наад чинь их чухал санагдаад байна тийм шархтай хүнийг яаж хангаад юм бол одоо зүгээр хайр инэрлэр эсвэл ямар нэгэн бүр нарийн тэгж нөгөө арга ухаанаар яад юм бол. За жишээлбэл нэг хөвөн байсан байл гэж бод. Тэр хөвөнийг аавьяа нүргээлжил зодоод байдаг байсан байна гэж бод. Тэгэхээр тэр хөвөн жишээлбэл өссөн ч гэсэн л гэхэн өргөжил дарамтанд байсан тийм. Тэгэхээр зэрэг нэг хатантай болсон чинь тэр нь ингээл чанга дугахаар л тэр хүмүүс яах давдав гэд байна үстэй. Тэгэхээр тэр хатан болсон үрн юуны учраас энэ маань ингээд байдгийм бэ гэдгийг үнэхээр тэр хөвөн тэр хатанд хэрэгтэйвэл олох нь байна шүү дээ. Тэр л байхгүй. За оллоо. Олцоод дараа нь яг яах вэ гэдэг. За жишээлбэл за би ингээд нэг хүнтэй байлаа. Тэр хүн ингээд өмнөх одоо ханиасаа ч юм уу те нэг сэтгэлийн шарх авсан байлаа. Би одоо тэр хүндэд яаж туслах вэ? Чөө яаж туслах вэ гэхээр тэ нин даруй тэр хүнийг өмнөх тэрхэн хөвөн яг ямар зүйлээр яг яаж тийм үү? Ямар оролдлогоор яаж сэтгэлдэн тэр сэвийг олуулсан. Тэрийг мэдхэн чухалтай шүү. Тэрийг мэдэж авчихад л чи тэр өмнөх үрийн алдааг чи давтахгүй байхтал болж байхгүй. Тэгэл болоо. Най. Тэгэхээр тэр хүн чинь аяанда тэр шархан нэлэрш. Тэр хүмүүс юм байхад харьцуулна битээ тэр чинь хүн юм чинь. Тэгээд харьцуулсаар онсар жилүүд өнгөрсөөр явтал тэр чинь энэмнээ юм байсан байна шүү дээ. Хоёр өөр зүйл байсан байна. Би хүмүүн бүхнийг ижил гэж бодоод байсан үгүй байсан байна гэдэг. Тэр чинь цаг хугацааны асуудал. Байхгүй юу? Нэг ханин нэг залуу нэг басх нэг жишээлбэл ороо болгон ирээд чи хоол хийсэнгүү. Чи амттай хоол хийгээ бүсчин болоод би чамтай байж чадахгүй гэд яваад өгчихсэн байж. Тийм үү? Гэтэл дараа нь ханилсан ямар ч зүйл хийгээд өгсөлгүй мөн сайхан хийж чадахгүй байлаа тэр басхан. Амтгүй байлаа. Гэтэл тэр шархын чи мэдэж байгаа учиг дараас юу ч хийгээд өгсөн урам өгөн тийм. Хүнд урам өгөх шиг сайхан юу хаавэ гэсэн. Ямар сайхан идэ будаа вэ? Сайхан халуун гээд өгчихсэн байж шүү гэдэл. Тэгэхэд тэр хүний шарх он цагаар яах вэ? Иларшаад. Айтай болно шүү. Хоёр дагш байлаа гэхэд тэр хоёулаа туслаар дүүрнүү гэхээс
Амьдралын ахуйл зовлон жаргалын дунд тийм үү? Тэр дүүрсэн хар тагшиг туслаар цайруулах нь ухаанд хүмүүний жаяг өсөв. Нэг өмөр сайхан болно гэж юу бах үрсэн. Тийм үү? Тэгэхээр л буй төрөнхөл байна. Товчээр. Өйтгөл хайр хүндлэл. Тийм үү? Зоригтой хүрэх чинхүү хүсэл. Энэ зүйлэл байж ижил үрсмийн та нар хүсээд байгаа тэр зүйлтэй. Хүсээд байгаа тэр хүнээ дэрэгтэн байлгаж. Маргааштай хамтаар хөтлөлцөн. Хоймророо дүүрэн үрийн заяатай, хотлороо дүүрэн хонин заяатай болгосон. Тэгсэн. Энэ өргөнд нэрж амжааг үлсэндээ асуулт амнуулсан хүмүүсийн асуултыг асууж боломжтой. Нэг өрн өмнөх цаг үеүүдэд тухайн нийгмийн хэрэгцээ шаардлагаас болоод ахуй буюу гэр бүлийн эдийн засгийг эрчүүд олж ирдэг байсан гэж ухаж байгаа. Гэвч одоо цагт ч адил байх ёстой юу? Зарим эрчүүдийн хувьд энэ нь маш их асуудал болж гэр бүлийн дарамт болж өөрийгөө үл ажран мөнгөний төлөө явж сэтгэл зүй бие махбодоор маш их зовж байгаа. Асуусан байна. Тийм ээ үрсэн. Бодны өвлөж исэн соёл тэрхэн яягт бол гэрийн ноён нуруу ирэх хүмүүн гадаахан хариуцж үрсэн тэтгэх тэрхэн хөрөнгийг тийм үү? Олож ирээд хатан өөр аасуугаараа тэрхэн бүхнийг өнгөтэй өөдтэй болгон өөдлүүлэн явах жаягтай байж. Гойтл тэнд байсан боловч өнөөхэн олон хаврын тухайд нэхэнгээ тэр өв соёл жаягч нь алдагдаад. Нэг гомийн гажуудлаас нь болоод бүх хүмүүнүүд гэмтэй болчихсон. Одоо үрс та нарт нэхэн өргөө хүн байна уу? Өөр. Нэ. За тэгвэл олноос нэг нь байж. Тэгэхээр тэрэхэн зүйлийг бүгдийг гэхэнгээ нэг гэмийн буруугаас эдийн засгийн гэхэнгээ буруугаас болоод ард иргүүнүүдээ зөвхөн мөнгөний төлөө явж мөнгө л олж ил байвал амьдрал тэргээд эрчүүдээ боолон болгоод хүний нутагт зараал болгоод байна шүү дээ. Ань чи нэг гэмийн алдавсан. Ер нь ингээл харахад яг бидэрт яг эрэгтэй хүмүүсийн хүндлэл эмэгтэйчүүд нь яг одоо инэрлэн дутаад тэгэл яг энэс болоод ингээл би юм хүслийн миний зорилго тийм ингээл тэндээс л болоод цаад идэх юм шиг. Нэг голомтод орсон бол биеийн зорилго байхгүй шүү дээ. Бидний зорилго биш шүү дээ. Бид бол чадахгүй дээ л одоо сал царнаад л олон хүмүүсийн хүнзэр сасах цаалуулаад. Тэм шүү дээ. Бигээсээ ер нь яаж бид бол харин төрөнхөлөд бие гэдэг чинь нэгэн хүмүүн тийм үү? Тэрэхэн хүмүүн. Оюунд боожилт хүмүүн үчиг дороосоохонгээ. Өөрийнх нь гэхэнгээ. Үнсэн суурингээ. Өвгдээдэс эмэг өвгд авья ээжийнх нь тавьсан тэр суурь хүм үүжил тийм үү? Өөрөн өөрийгөө гэхэнгээ таны чадах тэрэхэн мөчтөр. Би гэдэг хүн чи юу н хэм бэлээ. Юунд дуртай юм? Юунд дургүй юм? Яавал миний надад дургүй би дургуулах юм. Яавал би дуртай байдаг юм. Өөрийгөө төгс модож таних нь хамгийн чухалтай шүү дээ. Тэгэж байж өөрийгөө таньдаг хүн чинь алдаагаа мэдэрдэг тэрхэн хүмүүн чинь нэгэн хүмүүний ханин болчхороо зэрэг за буй шин энгэх гэд байдаг хүн шүү. Энэ бол ганцхан бие болсон биеийн зан. Би тэр занг гаргаж боломгүй. Би одоо бид болчихсон гэдэг ухамсарыг өөртөө суулгах. Ялангуяа өргөөний ноён хүмүүн тэрийг маш их анхаарах хэрэгтэй.
Тэгж байж эхэн ноёноос эхлээ тэрхэн өргөө гэрий чинь эвсэл ов наримдал эхэлдэг юм шүү. Үүнийг л өвгөн би төвчээр гэдэг. Уусах төвчээр гэдэг. Тэгэхээр яах бийг л өөрийгөө тань. Хэрвээ чи нэгэн хүмүүн хүнийг хайрлах чадамжгүй. Би чинь хитийдэн авцаад уулнаас чинь эхлээд орой хүртэл бүх юм чинийх бүх хүн чамд өгөх ёстой гэдэг тэр би чинь арилж чадахгүй бол хүний басхан хүний хөвөнтэй ханлаад өгөхгүй. Өөртөө л хэрэгтэй юм аваад явж яхан чухал шүү. Тийм үү? Тэгэж зөвхөн би гэдгэн алдаагаан олж чадахгүй өөрийнхөө биеийн алдааг олж чадахгүй хүмүүс юм бол хүний үрийг завхад юугүй. Гэж үгэн бихэл. Надад нэг асуулт байна. Наа. Холбоотой. Тодорхой юм. За жишээлбэл би нэг өөр төр жишээ авчих. Гэтэ би тэмц болоогүй л юм л да. Босон ч юм бомд. Бомд. За би ингээд өөрийнхөө тодорхой хэмжээнд таних гад хичээж байна. Тэгээ өөрийнхөө бүх юмудын хүлээн зөвшөөрч байна. Тэгээд за хантай боллоо. Ажил үйлс эрхэллээ. Бас найз нөхдөд гадуур дотор явах ажил гарлаа. Тэгсэн чинь нөгөө хань хажуунаас залгаал хизээ ирэх гэдэг. Гэхдээ би тэгэл ажиллаад дуусчих чадчих дээ. Тэгэхээр тэгэл яас одны гэдэг. Тэгээ нэг тийм хүн нөхцөл ингээд удаан хугацаанд ингээд үргэлжлээд байхаар гэртээ очих хүсэл эрмэлзэл байхгүй болоод аль болох тэр хүнээс жоохон холуур явахыг хүсдэг юм уу. Ир эмгүүл нэг тийм хүн асуулт байна хардлагад. Тэгэхээр би тэр хүнтэй яаж харьцсан дээр вэ? Очиод ямар нэг гараад тэг ингээд нэг занжтай юм шүү дээ. Тэр нэг харин өрмөн тэр ичил дөрөвнөөс хойш яриад байна. Голомтонд орохоосоо өмнө 2 хавар хөтлөлцөөхөө. Тэгээ чи 3 өдөрч вэ 2 өдөрч вэ орхиод яваад үзээтгэе. Тэгэхээр тэр чи чам руу залгаад байх нь. Зогсоо загуу залгаад байх нь. Тэгэх юм бол чи амьдрал дээр яг л тэгнэ гэсэн үг үстэй. Яг тэр нөхцөл ингээд бүрдчихлээ. Ингээд 2 жил цаан ажиглаагүй байна. Дутуу гэрийн талаараа хийсэн байна. Нөгөө хүнтэйгээ хандаа суучлаа, хүүхд гаргалаа, нөгөөд нь араас залгаад байна те. Тиймэрхүү нөхцөл зөндөлөх байх шиг. Тэгэхээр энэс болоод хань ижлээс их залхсан хүмүүс олонтой байна шүү дээ. Тэгэхээр нөгөө хүнийг одоо яаж харагдаж одоо тэр харын тавдیں۔ те. Итгэл байхгүй. Итгэл байхгүй. Яагаад итгэл байхгүй болсон юм тэгвэл? Тэр эхэнгээ магадгүй залгуулаад байгаа тэр эхэн хөвөн чинь тэр ханыг итгэхгүй байх юу хийсэн юм? Яагаад тэр ханыг итгэхэ болж гисэн юм? Гэдэг нэг асуудал бас байж болно тийм үү? Мөнтэй. Ёстой одоо нөгөө нэг төрөүний бас л яриад байсан нөгөө ээж аав нь салаад л ингээд л явж гисэн. Нөгөө аав нь ингээд л янз бүр болоод л явдаг байсан. Нэгэн өрхийн басхан байж болно шүү дээ. Тэгэхээр л за өссөн тэрхэн нүдэнд дээр нь байсан амьдрал нь байна тийм үү? За ингээд л гараад л удаад явхаараа л аав минь болохгүй болж гисэн байдаг байсан шүү. Тэр шарах байгаад байгаа юм бос. Хизээч хүмүүн өөрийнхөө мэдэхгүй, өөрийнхөө мэдрээгүй зүйлийг хийдэггүй. Хизээч гэдэггүй. Хөчнэн тэр хөвөн чинтэй өргөختийнхаа төлөө, ханыхаа төлөө, өрхгэрийнхаа төлөө байлаа. Тэрхэн утастаад байгаа эмэгтэйд ямар нэгэн тэр үрийг зүгээргүй байна гэж бодох шалтгаан байгаад байна. Жишээ нь бол өрмөн хурууга зүсэж үзээгүй хүн хурууга зүсэгдчихээр 5 хуруу чинь тавуулах хэрэгтэй байдгийг мэдэрдэг байт. Тэр л зүссэн хуруу чинь л тэр зүйл рүү төрүүлж ороод байдаг байт. Тэр чин сэтгэлийн шаргатай ялгаа юм. Тэгэхээр хүмүүн өөрөө хөзэнийг нь цаг үе мөчтөрөө өөрөө мэдрээгүй. Сэтгэлд нь унаагүй. Нүдэнд нь харагдаагүй зүйлийг мэддэггүй. Толгойд нь ордогчгүй. Тэгэхээр эндээс юу үүсэж ийн гэхээр
Хоёр хавар хөтлөлцөж явах та. Тухайн ангийнхан ханилах гэж байгаа үрийнхаа үндсэн голомтыг судлах хэрэгтэй гэсэн үг гарч ирж байгаа юм бос. Тэр үндсэн голомт наандаж 3 үеэрээ. Зааж чадахгүй бол 2 үеэрээ. Ямар те өргөө юм. Ичийн авьяатай нь яаж харцдаг юм? Авьяаны ичтэй нь яаж харцдаг юм? Тухайн өрхийг босгохын тулд айлд чинь яваад л ороход ямар өрхөө нь харагддаг бидтэй. За нэг ийм өрхөө юм байна да. Тийм үү? Гэтэл тэр өрх дотор чинь тэрл хүмчин хүмүүжсэн байгаа бидтэй. Тэгэхээр хань болох үрээ үндэснээс нь эхлээд яах ёстой байх нь? Судлах нь байна шүү дээ. Тэгж байж хэн мэдэж аваад дараа нь чамлуу ингэдэг нь байхгүй болох нь байна биш үү? Тэгэхээр тэр чинь ойрын зүйл биш. Ихээ холын зүйл байгаа бидтэй. Най. Миний асууж байгаа нь бол яаж тэрнээс сэргийлэх вэ гэхээс биш нэгэнт тэр асуудал орцсон хүмүүс яаж тэрнтэй одоо дасан зохицох гэж юм уу тэрийг нөгөө шийдэх вэ? Харин нэлдэ. Өвгөн би бас бодоод л байна хөөе. Гэтэ та яг тэр нөгөө судалгаа хийн гэсэн. За судалгаа хийгээгүй орцсон. Тэгээд хартай хүнтэй суучлаа. Тэгээд тэр харин ярьж ш тэнцэн шалтгаан байж таараа. За тэр шалтгааны заавал ээж аав ч юм уу ямар нэгэн хүн ирэх тийм хэд байсан байл. Тэгээ миний араас залгаад байна. Би тэр хүнтэй яаж харцсан те. Би ямар хажуулантай 24 цаг байлт юм шүү дээ. Би чинь ажил төрөлтэй, найз нөхдөйгөө уулзах хэрэгтэй хүн байна. Тэгээ нөгөө хүнийгээ авч цохилтой юм биш одоо ямар ч. Харин TV өөр минь өвгөн би бас бодож амьдралдаа наадах чинь үзээгүй болохоор. Хамт байж байгаа хүн чи өөрөө юм чинь тэр хүнтэй яаж ярилцах вэ? Чи өөрөө хамгийн тухайн Тэнгүүтээ тэр хоёрын хооронд чинь нэгдсэн хин байгаа шүү дээ. Тэрийгээ ингээд бүрэлдүүлээд хоорондоо ярилцаад сэтгэлийнх нь одоо чиний ингэж байгаа чинь надад ийм хэцүү байна аа, хүнд байна аа. Ингээд энэ дээр бол ингээд би ийм арга хэмжээ авмаар байна. Үнэхээр болохгүй байгаа гэвэл хоёулаа ингээд хэсэг ажиглаад ингээд хол байгаад үзэх. Бас салах нөө. Үгүй дээ, үгүй өөрөөс минь. Хамтдаа гаргалгаагаа гаргах гэж оролдож юм шиг өөр хүнээс асуух биш. Хоорондоо бид нэгтэйгээ ярилцаж асуух юм шиг. Тэгэл нөгөө төр сэтгэлээ бөхлөөг бол тэгэл хэрэглээл шүү дээ нөгөө асуудал дотор хэдий их ярьсан ч гэсэн тэгэл гадна би дахиж тэхгүй уучлаарай гэж маргааш нь араас залгаал чи хаач байвал Тэндээс ч бас би бол ингэж л бодож байна. Зорилго нь тустай байгаа болохоор тэгээд юм шүү. Одоо тэр хүний хийж байгаа үйл юм ч гэсэн би одоо нэг л хүндэтгэхгүй байгаад байна гэдэг чинь тэр хүний зорилго бол надад хамаагүй гэсэн өнцгөөс л хандж байна л гэж бодлоо. Тэр утастад байгаа басганы чинь гэхингээ цэцэн үеийн дуусаагүй байхгүй юу хөөе. Ухаан нь голомтон басгачихсан үрийн ээж болчихсон нэгэн голомтод энэ хантайгаа суучихсан гэдгээ ойлгохгүй байна хөөе цаан чинь. Энэ хүмүүн бид хоёр нэгэн замаар цаашаа урагшлаад маргаашаа бүтээх ёстой гэдгийг чинь ухаж өгөхгүй байна. Цэцэн үе дээр л яваад байна шүү дээ хөөе. Тэгэхээр тэр яхан басганд яах ёстой юм? Охуулж нэгэн үе төвчиж маргааштай хамтдаа байхын тулд төвчиж ухуулж итгүүлэн өнөмшүүлгэл арга шүү дээ. Өөр яах ёстой. Ямар тэр уцтаад байна гэдэл үрээ хайчхад болж өгөх үе тэрэнд чинь очихсан болийг чадахгүй шүү дээ. Итгүүлэн өнөмшүүлгэл аргыг л хэрэглэн шүү дээ. Нэгэнтэл тийм хантай болчихсон юм чинь үрс минь өөр ялтав л. Түрүүний нөгөө нэг өөрийгөө таних олж мэдэх гэдэг дээр нэг надад тохиолдож байгаа зүйл байгаа. Ингээд баг байхасаа хүнтэй одоо үерхэд нэг гэрт ороод хамт байгаад явчих юм бол юм хэцүү байд юм байна. Тэгээд өөртөө том болж өөрийгөө ойлгож би ямар үед ингээд надаас ямар амшиг гардаг, ямар хүнтэй байхад таатай байдаг, таагүй байдаг гэдгийг мэдэхгүй хүмүүс ингээд гэр бүл болоод тэгээд ундаасаа хүүхэдтэй болоод тэгээ нөгөө хариуцлага үүрч чадахгүй салаад байгаа нөхцөл ингээд зөндөө байгаад байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг хараад яг ингээд хашраад
за эрт хүүхдтэй болж хүнтэй сууж болохгүй юм байна. Эхлээд өөрийнхөө хүүхдийг болох хэрэгтэй байна гэж явсаар байгаад одоо ингээд насан туршид том хүн болсон байгаад идэг. Тэгээ ингээд ойлголцоод хамт бай гэхээр тэгж ойлголцож хамт байж чадах хүнтэйгээ уулзрахгүй байгаад байгаа байхгүй юу? Тэгээд энэ янзаараа ингээд яваалах юм болоо гэсэн. Тэгээд таатайс хамаагүй гэж сонголоо. Тэрээс айгүй хэцүү асуудал байна. Үлийн сургадаг газар мэй, лимоноос сургадаггүй ба өрөсвэн. Хүн хүний хувь заяа өршүүд өрөсвэн. Жаа тэгээд өрмөн чи ингээд шүү дээ одоо. Ямар тайхан эр хүн ямар тай байхад дуртай юм чи. Ямар зангааштай. Ямар баягалбартай гэх юм уу жишээ нь басхад дэгдэг үт. Тэрийг сэтгэлийнхэн гүнд байдаг хүмүүнийг чи хэсвэрлэн бодит болгон бодох хэрэгтэй. Чих хүсэд байдаг нэгэн зан чанар тэр байгаа биз дээ. Одоо жишээлбэл зарим басхад ханийн даалга дуудуулах гэдэг хэрэгтэй. За их гоё өндөр алаг нүдтэй. Нэмгэн уруултай гал ингээл хэлдэг юм шүү дээ. Тэгэхээр чи өнөөдөр ингээл яваад байх биш. Тэр хүсдэг, сэтгэлдээ хүсдэг зүйлээр бодолдоо бодит болох хэрэгтэй. Яг л нэг юмар үгээд. Охвоо. Ер нь тэгдэг л дээ. Тэнгууд тэрнтэй дүүцсэн хүмүүс гарч ирж байгаа ч гэсэн ерөнхийдөө нөгөө нэг ийм нийгэм бас л нийгмийн асуудал болол өвчж байгаа юм л да. Яг ийм хүндлэл нөгөө нэг ийм харилцааны тал дээр дандаа асуудалтай байж таарад идэг байхгүй. Тэнгууд миний хүсэж байгаа юмных нь гол нь чанар нь гээд харилцаан дээрээ ач холбогдол өгдөг, хүнийг хүндэлж чаддаг, өөрийгөө хүндэлдэг, тийм сэтгэлийн хаттай, тийм хүн хүсээд идэг. Тэнгууд тэр нь айгүй хавар. За, хөвгүүд минь сонсов. Тэгэхээр энэ басхад таалагдахын тулд ямар байх ёстой юм жишээ нь болоод ирлээ шүү хөөе. Үрс минь ээ. Төгсгөө мөн гэж байдаггүй юм ээ үрс минь. 100% хүсэлт чинь нийцэх харах уу? 100% хүсэлт чинь нийцэх басхан гэж энэ хорвоогоос та нар хаанаас ч олохгүй. Юуны учиг гэвээс тэр чинь чиний хүсэл учраас. Зөвхөн чиний учраас. Тэрэнд чинь нийцэх гээл нэг голомт басхнаа бэлдэж яах вэ? За тэр төмөр тэгэх ёстой шүү. Тэр төмрийн хүсэлд нийцүүлж басхнаа бэлдэх үү? Өрөс минь дээ, өрөс минь. Тэгэхээр чи зарим нэгэн тал дээр бууж өгөөд. Ястай нэрэ тэр нь 99 таарад нэгэн таарахгүй байвал тэр нэг дээр нь чи харин өмөөжүүлээд авна хөөе. Ухвоо чи. Одоо тэгэнгүүт миний хувьд болохоор ингээд за эхлээд би өөрийгөө ингээд хүмүүжүүлээд өөрөө хүмүүст суртлаа явчихъя гэд ингээд яваад ирсэн махад өмнө нь ингээд баг байхаасаа үерхэд хамтдаа бинийгээ бий болгоод хамтдаа ингээд нэгээ хүмүүжүүлээд хамт өсөөд тэрнээ явсан бас хүмүүс байгаа байхгүй юу. Тэгэхээр яг замын баримтал Олонтой хавар чамтай хамтан байсан тэрхэн үрс чинь гэхэнгэ тэр үрсийг чи цаа мэдэн штт. Тэр үрс дотроос нэгийг сонгоод арай нэг тэр 100 чинь таарсан нэгийг сонгоод хүмүүжүүлээд авахгүй чи. Миний хэлсэн санаа болохоор баг бахаасаа хамтдаа байгаад хослоод ингээ гибүл болоо явцсан хүмүүс нь явандаа нөгөө урт хугацаанд одоо баруун нэг хүн шиг болчдөг гэж ярьдаг штеп. Тэр үнэ. Тийм байгаад идэг. Тэгэхээр тэгж явсан баг бахтай сонголтоо игээд хамтдаа ингээд өөрсдөө бүтээгээд явсан дээр юм уу? Эсвэл ганцаараа өөрийгөө бүтээж явж агаад дараа нь ингээд нөгөө хүнтэйгээ үгүй ээ. Хүн хүмүүний заяа өөр байдаг. Хүн хүмүүний мөчн өөр. Хантай болох мөчн өөр байдаг юм шүү. За тэрнтэй нээхэн миний найзгийнхэн дулмхан 16-тай хантайгаа ажилтайгаа суугаад өнөөдөртөө 3 өртөө болоод адтай сайхан явж гин. Энэ л үлгэр жишээ байх гэж бодвол алдана.
Юуны учиг гэвээс хүмүүн бүхэн өөрийн заяад тийм биз дээ. Өөрөөрийнх нь мөчн байна. Нэгэн хөвөн явж байдлаа гэхэн 30 гарсан чинь ханин гүгээд ирнэ. Нэгэн хөвөн гүгээд явж байтал 18 хавартай дан ханин гүгээд ирнэ. Анчин хүмүүний өөрийн заяа шүү дээ. Хөөцөөч өөрийгөө хэн нэгэнтэй жишиж дүүцүүлж яг л ийм байх ёстой гэдэг жайгийг тогтоомгүй өрсөн. Тийм бат. Хүн өөрөөр гэсэн хэмжүүртэй тийм ээ. Ёстой. Тэгээд бас нэг дамнуусан нэг асуулт байна. Сэтгэлийн амгалан болон зугаат сэнгэлийг дээдсүүд та энгийнээр товч тайлбарлаад өгч болох болов уу? Өнөө цагт сэтгэлийн амгалангаа бие махбодын зугаат сэнг таашаалтай андуурснаас болж гэр бүл болон алдаж байгаа хүмүүс их байна. Тарчин. Жахалх. Гэр бүлүүд ч байгаа маань алдаж байгаа хүмүүс ч байгаа маань. Яг энэ дээр сэтгэлийн амар амгалан гэж юм уу, зугаат сэнгэл гэж энэ хоёрын хоорондын ялгаа нь юу юм бэ гэдэг асуулт. За сэтгэлийн амар амгалан гэдэг бол босоо. Тухайн нэгэн хүмүүн өөртөө тааламтай мөн үү? Өөрийнхөө гэхэн жишигт таарсан тэрэхэн орчныг бий болгоод мөн үү? Түүндээ сэтгэл ханамтай байгаад одоо тэр л орчиндөө орохоор өөрөө амгалан тайван тийм үү? Сэтгэл нь ямар нэгэн илүүтэй зүйлд төвдөнгүй байхыг сэтгэлийн амгалан гин. Магад нэгэн ир байна. 40 дээр. Тэр боргистэй хатан дангуйж ирээд 3 хүүхдээ эрхлүүлээд сууж явах тэр хүний амар амгалан байна. Тийм. Тэгэхээр тухайн хүмүүн бүхэн өөрийн бүтээж байгаа тэр амгалан байх орчин нь юу юм? Хүмүүн бүхэн өөрийн амгалант байх орчныг бүрдүүлнэ шүү дээ. Өөрийн хүслээр, тийм үү? Хэний ч захиргаагүй. Хэний ч албадлахгүй. Өөрийнх нь тухайн тэр сэтгэл амгалан байдаг тэр орчин л сэтгэлийн амгалан гин. Магад нэгэн хөвөн дуртай ажилтай байж болно шүү. Тэр л үеийн хийхдээ тэр хүмүүс сэтгэл амгалан тийм үү? Тэрэндээ урамтай. Тэрнээс нь гэхэнген үрдүн гардаг. Түүндээ тэр хөвөн амгалан байж болно шүү. Тэгэхээр хүмүүний сэтгэлийн амгалан гэдэг зүйлийг хүмүүн өөртөө бүтээдэг юм үрсэн. Тэрнээс биш хүнийг хараад хэзээж үгүй. Адил зүйл үгүй шүү дээ. Ягаад гэвэл хүн бүхэн хувь хүн өөрийн хүсэлтэй, өөрийн амгалантай байдаг учраас. Харин тэр биеийн жаргалыг илүү үзээд байна гэж байна тийм үү? Тэрэхэн чинь бол яах вэ? Залах уурлын шинж. Юу ч өөрөө 13-гаан хөдлөхгүй тархиан гэхэн ажилуулахгүй мөн үү? Зөвхөн л хөнгөнөөр л гэхэнгээ дуртай зүйлээ хийгээд алгээ. Хэдэн ч өдрөөр хамаагүй тэнж явах. Тэр тухайн хүмүүний хувьд сэтгэлийн амгалан байхгүй. Ерөөсөө л шүү. Тэгэхээр тэрэгэхэнгээ өөрийгөө босормог болгоод гүйж яваа тэрэхэн хүмүүнүүд ухамсарн дарайталтай байна тийм үү? Зөвхөн өнөө өдрөөр хоололж байна тийм үү? Маргааш гэж алга байна. Тэр маргаашгүй байгаа өнөөдрөөр хоололж байгаа нь тэр хүний амгалан. Тэр хүний сэтгэлийн амгалан байна шүү. Очиг ерөөсөө дээр шүү дээ. Одоо нөгөө нэг авсан цаг адилхан хүүстэй, ижил хүүстэй хүмүүс нэг гэр бүл болоод хамт байгаад байдаг штеп. Тэгээ зарим талаар нь бодохоор чинь нөгөө жамгийн бус зүйл болохоор байж боломгүй юм шиг хэлний. Зарим талаар нь бодохоор цаанаасаа тэгээд төрсөн хүмүүс игээд яалтай ажиллая гэмээр. Тийм байна. Тэр чинь ганцхан өнөөдөр та нарын нийгэмдж байгаа юм биш. Хүмүүний заяанд олон зууны туршин баясаар ирсэн зүйл.
Тэр байтугай та нар бүтээлтэй дурладаг хүн байдаг гэдэг юм мэдхүү. Баашин барьж гад тэрнтэй л дурлаад л өөр юу ч хэрэггүй байдаг. Тэгэхээр яасан баг. Тухайн хүмүүний өөрийнх нь тархины хэмжээс тийм үү? Сэтгэлийн оршихуй тийм байгаад байна л та. Тэрийг ягаад ч гэхэн бодон шүүгээд. Тэр хүмүүний бодит орж оюун санааг нуудалж наашаа таашаа чангаж дийлэхгүйгээс хойш нийгэмд байгаа л үзэгдэл байна тийм үү? Гэхдээ тэр хөт идэн ихэд байсан. Олонд хортой тийм үү? Тэгэхээр хүмүүн заяат нэг тэд байдаг зүйл боловч тэрийг өөгшүүлэн дэвэргэж мөн зүйтэй гэж олноор үржүүлэх нь маш аюултай. Өчиг ерөөсөө юмтэй. Тэр бүлэг хамаардаг хүмүүс нь болохоор өөртөө олдмол гэж байдаггүй цаанаасаа ингэж төрдийм аа гэж өөртөө өмөрөөд идэх байхгүй юу? За жишээ нь бол танай тэр эхэн дөрвөлжин хараар гараад байдаг нэг эхэн эр байж байгаа дэм болж гсэн худалдаа хийгээд байдаг нэг босхон бийдээ. Хүмүүнүүдийг загнаад л байдаг нэг босхон юм бол. Най. Жишээ. Тэр чин тэгээд л гэхэнгээ хүмүүн орчлонгийн нэгэнтэй эхэнгийн үзэгдэл шүү дээ. Харин тэр эхэн үзэгдлийг өөгшүүлээд ингэж болох юм байна. Эм байж байгаа дээр болж ирвэж байгаа юм болоод ч юм уу. Тэр эхэн хүмүүнүүдийн бие махбодын онцлогт нь ихэн хөвлөд байхад нь магадгүй чачирснаас гажиг үүсгэж байгаа. Тэмэн учраас сэтгэхүйд нь доголдол үүсгэж байгаа юм шиг. Тэгэхээр тэрийг нэгэхэнгээ хүмүүний махбодын гэхэнгээ үйл өчиг дороосоо шүүхэрх нь баймгүй үрс. Тийм үү? Гэтэ сүүлийн үед болохоор нөгөө одоо яг гадны тэргүй бол тийм юмс болоод өсвөр насны хүмүүс ч өөрсдөө юу гэж байгаа бүрэн мэдэх амжааг байгаа шүү дээ. Өөрөөгөө нөгөө таньж амжааг байгаа. Тэр явц дээрээ эн чинь байж болдог зүйл юм байна гэж сонирхоод тэмүүтэй сүүл рүүгээ нөгөөдг нь дасал болж эхлээд буруу зүгээ ялхаа болоод тэр зүйл рүү орсон зөндөө байгаад байгаа байхгүй. Тэгээд бас нэг гаргалгаа сонсч ирсэн өмнө наснда эрэхтэй байж байгаад энэ наснда эмэгтэй болж төрөнгүүдээ нөгөө сүнсний тэрийг хүлээн зөвшөөрч тохоо. Тэгээ одоо наснда бас нөгөө өмнөх насныхаа хүүсээрээ амьдрах гад идэг гэд бас нэг тийм яриа яваад байгаа. Тэрээхэндээ зүйлийг үгүйсгэх юм байхгүй өрмөн. Хүмүүний бодгал гэхэнгээ удан болоодоо. Их хөвлөд байхдаа гэхэн ямар тань жичрээ авч ямар тань мах байдیں гэхэнгээ гажиг авахыг нэхэнгээ хөлмөдөнгүү шүү дээ. Гэхдээ тэрийг бүхэлээд байна. Өөгшүүлж болохгүй. Энийг л залуу өсөр үед үрсмэд та нар хөлж ухуулах ёстой байхгүй. Энэ нэгэн зүйл бас хит хитэн өөр соёлыг шүтэж үрсийн өсөж байгаа үлсийг тархийг угаалснаас болоод буруу соёлд автаж буруу үйлэнд хөтлөгдөд байна. Тэгэхээр бидэн хэтэн зунаар жайгалж соёл нэгэн хөгжүүлж ирсэн ард түмэн тэрл өндөр өв соёлон баган туслаар ядаж энд суугаа 6 өр өртөн болготон хөвшүүлж ухуулж таниулж явах чухалтай юм. Тэгж байж бидэн харь орныхны гэхэнгээ бодник гიშгэлэн байгаа өв соёлын минь гэхэнгээ өөр юм мэт эзэмших гэж өөрсдийн өв соёлоо бидэнд тулах гэж байгаа тэр аюулаас үсэн авч үнэн үгийг айлдаж тархинд нь гэгэн орсон үрсэн тэрэхэн үрсэн аврах нь одоо үнд нь
Түүтийтэй галзахтай байгаа үрс олон та нарын минь бас нэгэн үүрэг юм шүүрсэн. Нэг асууж лавлах юм байна. Та түрүү нэг гэсэндээ судар намаа уншаад тэгээ тэрэн дээр ойлгохгүй болвол биднээс ирээд асуугаарай. Энэ судар дээр 35 эрдмээ өрх толгойлох гэдэг эрдмийг би гүцэд ойлгодгүй. Тэгэхээр энэ дээр нэг шуукур юм уу гурван зүйл байгаа юм л да. Какао биеийг олох, алтан дэд гэрээ биелүүлэх, алтан дэд үнэн чандран орших гэдэг. Энийг үрс бидэнд ойлгомжтой хэлбэрээр нэг тайлаад өгнө шүү дээ. Яаж энэ чухлыг бүрдүүлэх вэ? За надад чулан чухал чинь мөдөжин хэрэг эхлээд байна. Би гэдэг хүн өөрийгөө хүмүүжүүлэхээс эхлэн мэдв. Маргааш дан гэхэнген үсэж нэгэн торнодон гэхэнгэ. Ямар тань хэлбэрээр яаж ахуйлан өрнүүлэх тэрхэн хүм үүжлийг олох хэрэгтэй. Түүнийхээхэн дараатан гэхэнгэ. Ноён нуруут байна гэж гэхэнгэ. Өрхийн тэргүүн байна гэдгээхэнгэ. Өвгөдөөцийнхаа нээхэнген ухаанаас нь суралцаж наандаж түрүүний тэр эр хүмүүний 9 чанарыг өөртөө шингээсэн бахан чухалтай. Өөртөө тэрийг шингээж чадсан байвас аль нь би чадахгүй байна. Алийг нь би өнөөдөр эзэмшээд ингээд үйлдэлтэй өөрийн мэдлгүй хийгээд явж байгаа бэ гэдгийг олох хэрэгтэй. Тэгээ тэр ноён хүмүүнийх нээхэн өрх тэргүүлэхийн гээхэн хүмүүний 9 тэрээхэн гэж чадамжийг нээхэнгээ өөртөө суурлаж дийлэх аваас маргаашаахан өрх толгойлоход аюулмгүй болно шүү дээ. Ерөөсөө наадах чинь тэр хүнд юм ерөөсөө байхгүй. Бас л нөгөө нэг өөрөөсөө эхлээд л урагшлах л зав юм шүү дээ. Говчгнэ түүндээ өв соёлоо тухайн өрхтөө тийм үү? Яаж зөв зүйтэйгээр мөн үү? Өнөөдөр байгаатай давхцуулан илүүтэй бурамтай болгоод ахуйлаа өндөр дээд өргөх тэр чадамжид гэрэн үзэн байх ёстой шүү дээ. Хослол гэдгийг нэ өзөмших ёстой байхгүй үү? Тэгэж вэжгэхэнгэ өмнөтэйг өнөөтэйг нийлүүлэн ухаанаа зарж байжээ. Илүүтэй хөгжүүлэн илүүтэй үрсэн ухамсарт нэгэн үр болгон шүү дээ. Тэм болоочтой. Асуудаг ийм асуулт байна. Одооний нөгөө хүмүүс гадаад хүмүүстэй их суугаад тэгээ тэрийгээ сурчлаад тэгээ сошиалор их яриа. За тэрэн бол босоод ээхэнгэ хүмүүний заяат гээхэн хайрантай дурамтай болох тэрийхэн асуудлыг нээхэнгэ хэм бугаанч гээхэн боломгүй гэж хэлэхгүй. Говчгнэ наад дээр чинь гээхэнгэ Монгол өвгөд хатад ямар зүйг баримталж ямар зүйлээр үрсэн өсгөж хүмүүжүүлээд хүүхд толботон гэдэг тэр Монтабе бодистой юм шүү бидэн гэдэг сургалтыг л сайн ухуулан сурталчлах хэрэгтэй шүү дээ. Тэр л зүй. Нэгэхэн басхан гадаадын хүмүүнтэй суул. Тэгвэл хоёр дахь үе дээр нь Монтабе бодис хүүхд толбоч нь арилжих. Тэгэхээр тэр хүүхд толбот өөр бос болно гэсэн. Тэгэхээр л тэрийг яах ёстой юм. Хүүхд толбох Монтабе бодис гэдэг чинь хөхрөх Монголын гээхэнгээ тэмдэгт юм аа. Мөн үү? Хөх Монголын тэнгэр шүтлэгт Монгол үрсийн хэдэн мянган зуунаар тээж ирсэн өв соёл юм аа. Энэ өв соёлоо бидэн төрсөн бол төрөөгүй үрстэн өвлүүлэн үлдээж оюуны өндөр генэн авч үлдэж чадах ёстой гэдэг ухамсарыг өссөж яваа үрстэн ухуулж чадах нь хамгийн дээд үйл юм шүү дээ. Тэр алдагдсанаас болоод хөнгөн сайхан
Тэнд л очивол бүх гоо зүй бий, бүх сайхан бий, бүх сайхан эд бий гэдэг ухамсар сууснаас болоод үндсэн улаан орхичод байгаа юм шүү дээ. Төхөөд тийм алдаа гараад байна. Өөрөөсөө. Энэтэй холбоотой бас нэг асуулт байна. За өндөр хамартан ч юм уу те хар арсан ч юм уу тийм хүмүүстэй биш юм а гэхэд бусад хөх толботой ус үндэснүүд байна штэ. Тэдэнтэй ханилж суух бол харцангуй гайгүй болов. Тийм шүү. Тэглэгүй яах вэ? Манай гуулда хөх Монголдо байгаа бидэн хөх талбай төдийгөөс нүдийг хүртэл хайлж хамгаалж ирсэн байхад инээхэн олон 100 жилээхэн гээхэн мангадан үүсэх үеийн дараахнаас чинь манай хөх толботноос чинь гээхэнгээ газар хуваагдаж гээхэнгээ улс үндэс үүсгэд ээхэн манай хөх толбот тонгууд болоод өөр ээхэн дэлхийн өөр үндэсгийн хөх толботон байсан шүү дээ. Өнөөдөр ч байгаа. Гэхдээ тэр дотроос тэргүүлэх нь бидэн байгаад байна. Тэрийг л би хэлээд байна. Тэргүүлэх бод минь бодон байгаад байна шүү дээ. Тэрийг л яриад байгаа юм шүү дээ үсэн. Гэр бүлийн сайхан аз жаргалыг хүүхэд төрүүлэхгүйгээр мэдэрч болох болов. Гэр бүл эцэг их үр гурав бий болж байж чанд манайч бат бөх оршдог гэдгээ. Гэвч одоо цагт хүүхэдтэй болох хүсэлгүй хүмүүс нэмэгдээд байгаа. Тэр ус юу вэ гэхээр зөвхөн нөгөө түрүүний ярьсан хар аминда хартай ус байна. Хариуцлага үрэх дургүй ус байна тийм баг. Өөрөө жаргалтай байвас үр гаргаж эмэн зовхыг хүсэхгүй байна тийм. Галбиран алдахыг хүсэхгүй. Үр гаргаж тэрний төлөө хариуцлага үрхийг хүсэхгүй байна ирнэ. Үртэн байж, удам үлдэж байж тэр төгсийн хамгаалан чинь дүүрдэг юм шүү дээ. Хүмүүн заяатан түүний төлөө тэнд байгаа гэрээсээ эндэрдэг ус. Найд. Тэр буруу үзэл байна өөр. Ястай түрүүний нөгөө ярьдаг өөрөө л болж байвал болоо тийм. Өөрөө гоё өмсгөл өмсдөг байдаг юм уу? Ямар тай зүйл хэрэгтэй байдаг. Тэрийг л хэрглэж ил байвасаа юу? Тэр өнөөдрөөрөө амьдарч байна гэсэн утга шүү дээ. Тэгээс бас юм асуулт байна. Юу муудалцаад хоорондоо ярилцах учраа олохыг ч хүсэхгүй харахаар л уур хүрээд байгаа хүмүүсийг яаж ойлголцоод сэтгэлийн буглааг нь задлах вэ? Хавдах гэрт гэвэл таар. Харин яг эбэхэд болохоор яг тийм арга хэмжээ хийдэг байсан. Одоо үед яг тэрийг хэрэглэх юм бол болохгүй байгаа юм л та. Яахаа вэ? Ахан дүүсэн гээх байдгийн бол гэхэн тэр муу залгинуудыг 3 хоног хоол өгөхгүй гэрт нь чойжилгоё. Тамал арга хэрэглэн тахвай. Тэгээд одоо яах вэ? Өр хүүхэд байхгүй би нэг харахаас нь дургу хүрээд байвал хоёр тийшээ гэнгээ гуяа алгадал гүйдэг баг. Үр хүүхэдтэй байсан байгаад яг тийм нөхцөл байдал үүсвэл яг яах? Гүй тэгвэл яадгийг хоёулын гэлж ойж илахгүй. Саяны нөгөө нэг хүүхэдтэй бол одоо өөрсдөө хүсээд бас чаддаггүй тэгээд хүүхэд өргөж авлаа гэж. Тэнгүүд яг Монгол хүүхэдтэй биш одоо Африкаас ч юм уу эсвэл өөр твээс ингээд өөр гарлын хүүхэд өргөж аваад явлаа гэхэд бас нөгөө нэг заяаны асуудал гарч ирээ. Үгүй дээ өрөс минь хара зүстэй байна уу, хөх зүстэй байна уу, ногоо нүдтэй байна уу. Тэрхэн тухайн үрийг тэр хүмүүс сайхан сэтгэлээр ингэртэй наагаад хүн болгоод тавьж байгаа нь өндөр гişиг юм. Тэр ердөн буруу биш гэсэн. Юуны өчиг аргаа ядасан тэр хоёр хар амиа бодоогүй байна тийм байгаа үү? Ямар ч байсан хоёулаа магад нэгэн догодол байгаад үртэн болохгүй байх шүү дээ. Тэгэхээр ямар ч гэсэн нэгэн үрийг аваад тэр голомтон сарнаахгүй мөн үү? Бас мөнтэй нэгэн үрийг үсгэн боожуулаад тэр үсгэн боожуулж байгаа дээрээ өөрснөө жаргалтай байгаа чинь тэр хүмүүнүүдийн сэтгэлийн амгалан шүү дээ. Бөхөр тэнд буруу юм уу? Угнаас
гоё санагдаад байдаг байхгүй юу. Тэгэнгөө тэгээ зарим ахмад настай хүмүүс болохоор тэгж удамдаа одоо ингээд янз бүрийн өөр гарал юм оруулж тэгж босбоо гэдэг. Тэр эхэн хүүхдээ чинь тэргүй өөр удам өөр цустай. Тэр тухайн авсан удамд ямар ч нөлөө байхгүй. Зөвхөн тэр л өргөнд өсөж тэр хоёрын имийг баясгаж өрөх гэрийн бүлээн бүтэн байлгаж байгаа шүү. Тэр өхөр химинүр тэр хар зүстэй байна уу, өндөр хамартай байна уу, тэр үрэнд ямар буруу байна. Тэр үр том болоод л тэр хүн шиг хүн өсгөө тавьчин тэр хоёр хүн тэр үрийг хайрлаад тэгээд л тэр үр чинь буцаагаад хэвлийгээс нь төрөөгүй байсан ч тэр хайрыг эргүүлж өгөөд тэр хоёрыг өтлөх насанд нь хайрлан нэгэн халамжилж байвал тэр хажуу дэрэгт нь байгаа ижи аав нь үрсэн амгалан тайван байхад юун удам сударвэ. Тэр үр чинь хөөрхий минь ямар ч тэр удамд балаг тарихгүй шүү. Өөрийнхан хантай болсон чи өөрийн удаман үндилгөөд л харин тэр үргүү хоёр эмгэн өвгөн хоёр дээр ач зай барьж ирээд өөрөө эрэхт нь баярлж байсан шиг тэр хоёр өвгөд эмгдийг баярлуулах болсон. Яахав тэр гадны хүмүүн авсарлаа гэдэг нэг эхэнгээ. Тэр эхэн настай өндөр настангуудын эхэнгээ. Монгол хүн байж Монголоо л өсгөжихгүй дээ л гэсэн сэтгэлийн санаа шүү. Тэрнээс өөр ямар хорон байх өөрсөн. Давхар тэрэн дээр бас нэг заяа муутай хүн гэж байдаг гэдэг юм орж ирээд байгаа. Заяа муутай хүн гэж байдаггүй ма залхуу хүн гэж байдаг. Тэгээд загнуулаад идэв л да. Хөхтөр гэж аах. Чи үргэж авах гэсэн. Зүгээр ингээд хэрэг боломжтой бол тийм хар арьстай хөхт ч юм уу янз бүрийн ингээд тэр чинь ялгаагүй л хүүхд юм тэгээд гэр бүлч ингээ өнөр олуулаа байвал гоё үстэй юм. Тэгэж бодсон чинь загнуулсан баггүй юу? Тийм юм яриад бай. Чи өөртөө эзэн. Тэмбэлтэй. Чи тэм хүсэлтэй байгаад нэгэн зав зүдэрч байгаа эцэг их нь магадгүй болсон үрийг тэгээ тийчээгээд итгээд хүн шиг хүн болгоод давчхад эргээд тэр чинь чиний шиг өсөв. Хэрвээ түүлийн тийм хүсэлтэй байгаад тэр хүсэлтэй хүрээ явъя гэвээс чи чадсан байгаа тэр үрийг үр шиг үр өсгсөн хүн шиг хүн болгоцсон хар арьстай байсан ч Монголд илэгт болгоод Монголын төлөө өгөө хилдэг болгоцсон байхад тэр чиний шагнал уусав. Тэгээс бас ийм асуулт байна. Жааг. Алсын зайны харилцаанаас бие холдвол сэтгэл холддог. Энэ нь одоогийн залуусын дунд түгээмэл асуудлын нэг. Жишээлбэл нэг нь Солонгост амьдарч ажиллаж мөнгө олж нөгөө нь Монголдо хүүхдүүдэд хардаг. Эсвэл нэг нь гадаадд сурдаг. Мөн уул уурхайн ээлжийн ажилчин хүнд багтана. Ийм од нөхцөлд яах вэ гэдэг. За тэр чинь ингэнэ. Тэр эхэн хоёр хүн мөнгө эхэнгээ гал голомт үүсгэж байхдаа би чамд чи надан итгэлтэй шүү. Чамд хизээбэрээ эхэнгээ хол байсан ч эхэнгээ ойрхон байсан ч хизээж би чамд хайртай гэж биедээ тангарлалцаад байж байгаа бит. Тэгэхээр наадах чинь тухайн айл нэгэн хүмүүнийх нь итгэлцлийн асуудал. Тэр хүн 10 жил тэр эхэнгээ гуйлын улсад ажиллаад л эхэнгээ хөөрхий минь боолын үйл хийгээ 5 зоосон явуулаад л байдаг. Гэтэл энд байгаа ханингээхэн тэр зоосыг аваад амьдралын цэцэглүүлээд 10 жил ханигаа хайрлаад хүлээгээд байгаа алийг тэрхээ. Гэтэл нэгэн хавар явчихт нь л гээхэнгээ өөрийн махбодын хэрэгцээнээс болоод тэнд байгаа ч гинэхэн энд байгаа ч гинэхэнгээ урвж байгаа нь итгэлцэл үгүй байсны шин шүү. Ерөөсөө л тэр шүү. Төвлийн боёнтой итгэлцээдээ. Энэ хань минь тэнд тэгж болон ажил гэж тэр хань минь тэнд тэгж өр хүүхдэд минь өсгөөд байгаа шүү гэд би биений итгэлцлийн асуудал юм наадах чинь үрмэн. Өөр юу ч юм биш. Итгэлцлээсээ гадна тухайн хүмүүжлийн хүнд өгсөн амантаа хүрэх чадамжит тэр төвчээрийн асуудал шүү дээ. Надад бас нэг асуулт байна. Жааг. Тийм бас л нөгөө содортой холбоотой. Жаа. Содор дээр байгаа
гүц тухтгаа. Түрүүний асуусан тэр өрх толгойлох гэдэг эрдэмтэд төстэй сонсогч байгаа нь амьдран орших гэдэг нэг эрдэм байна. Тэрний чокор нь их л адил харагдаад байх юм. Гэхдээ яг юугаараа өөр юм бол гэдэг нэг сонирхолтой санагдаад байна. Чокор нь бол мөрлөөс их засаг болдог хүнсний алтан дэд гэрээг төрийн 3 онолоор биелүүлж хотог бүл орон зайдаа QN боловсролыг ноёрхуулж Тэнгэрийн бөө тархиар үндэсний удамшилт алтан дэд дэмийг юунч үл дийлэгдэх 99 чукураар дотоод күүчин болгох гэнэ. Энэ нь одоо ямар утга учиртай юм? Би энийг бүрэн бос тайлбарлах. За. Алтан дээд үнэ гэрия гэдэг чинь болохоор зэрэгхэнгээ. Монгол улс тогтох жаяг байна, тийм үү? За. Тэгэхээр тэр жаяг чинь 99 зарчимтай байна, тийм үү? За тэгэхээр өөрх гэр толгойлноо гэдэг чинь болвосоо. Тэрхэн өөрх гэр дотор байгаа хэдэн хүмүүн байна. Нэг ноён хатан байна, тийм үү? Одоо үрсэн байна. Тин дотор өөрийн тэр өрхийн ноён ямар жайгийг тогтоогоод тухайн тэр гэрээтэй нийцүүлээд үйлээд үүргэж чадж гинэ гэдгийг чинь хэлээд байгаа. Ялгаан тэр. Мэдээж ин хэрэг хичнээн нэгэн хууль байлаа, тийм үү? За одоо та нарын энэ хууль байна, тийм үү? Гэтэл та нар ингээд өрхтөө өтрөө ингээд 5 хүн байлаа гэхэд тэр тухайн өрхийн эзэн мөн үү? Тэр гэр дотроо өөрийг хуулиа тогтоодог гэсэн. Өглөө булт 5 цаг цэрээрээ чи гэдэг юм. Мөн үү? За булт хүнсэн идэхдээ нёгийгээ ч орхихгүй шүү. Бултаараа тойрч сууж агаад хүнсэн идэн шүү. Мөн үү? Энд чин тэр өөрхийн ноёны өөрх дотроо жаяглах жайгийг үндсэн жаягаас салгаж өгсөн жижигхэн жаяг ба. Жаяглах жаяг. Тэгвч булт ард иргүн үндсэн жаягтай хамаархан зүй. Гэвч өөрхөө толгойлж буй ноён хүн тухайн өрхтөө өөртөө мөнтэй амгалан тухт байхын тулд өөртөө тусгайлан жаягласан жайгийг салгаж өгч өгч шүү. Тэгэхээр өөрөх гэрийн ноён тэргүүн хүн гэдэг ямар тай ихийг үүрч явах ёстой болж байна да хөвгүүд минь. Наа. Богэгэн тэрхэн хөгжүүлээд ухаанаа гээхэнген урагшлууж яваад л гээхэнген зүтгэж байжтэй хөвгүүд минь. За ямар тач үрс минь. Монөдрийн нээхэн ярилцлагатай ихэнгэ. Үүнтэй хөөрөнсөн энэ хүүрнэл нээхэн. Энэхэн олон түмэн ардан сонсоод хичнээн олон хүн гээхэнген сонирдож хичнээн олон хүн баясах нь заавал надад хэлээрэй. Найд. За тэгэхэд мөнтэй дэн. Өөрөөсөө маань өөрсдөө хязгаарч битгий голж бахарай. Өөрөөс стандарт чадахгүй зүйл болохгүй зүйл гэж байхгүй шүү. Зорьсон зорилгодоо хүрэхийн тулд мэдээж хэрэг саад дотор үчим. Гэвч тэр бол хүмүүн болсон заяанд чинь сориог давжээж сориоггүй зүйл гэж байдаггүй юм шүү. Битгий сориондоо шантраарай өөрөөс минь. За тэгэхэд өвгөө намтай нэгэн үчиг хөөрөлдөж ээхэнгээ. Ухаанаа тэлж өвгөний өгүүлхийг сонссон гал ачглаа. Ачрууднаас цаашдаа хамт буултанд бичиж олон түмэн. Та бүхэнтэй хамт тэгээд ерөнхийдөө үрс минь та нар ч нэгэ ихэхэн азатай мөчид яваа үрс шүү. Тэнд очоод ээхэнгээ тэр олон зууны өмнө байсан нэгэн хүмүүнтэй учирч. Өндөнөр адилгээхэн хэдэн зууны өмнө байсан өвгөнтэй учирч. Энэ бол их олц шүүрсэн. Та хэлбэх азатай үрс. Та нарын минь ээхэн ахуйл болоод амьдралд
유승 후slana 보이질때 나ರಂ기물때 сарн туяамалтай саасан юсэн бүхнэн эхэн дүүрч байх болтгой дөөрс. Ирүүл дотор шээ. Жааник туулаа нэрчих хөөе. Манай байгаль хойд зүгтээ эхэнгээ. Өвгөд байдангээ эхэнгээ. Утаагаан туулаа гэж их хөлн. Яагаад гэж хүрсэн мөн. Туулайн баас нэрдэг байлаа шүү. Төгөөдлөө нэг туулаа гэдэг. Нэг домноосаа асуулт үлдчихлээ. Хөл. Айлын мөр хүүхэд хариг байх юунаас болдог юм бэ? За нэгэн зүйд нь хүмүүнтэй таарахгүй байгаа бол өөртөө дүн шинжилгээ хий. Хоёрын зүйд нь гэхэнгээ таарад байгаа мөртлөө хэнгээ сууж өгөхгүй байвал ханийн даллага дуудвал гэж хэл. За тэгээд миний хэнгээхэн жоохон улагчаасаа суран байвал үрээс асууна үү. За сувдрын хүн ишдэг үрээс вэ нэг юм асуучих. За говийн нутагт өвлөө хийдэг байсан онгод байлаа гэж бодъё. Тэр онгод ямар өмсгөлтэй байх вэ? Миний санагцснаар говь нартагаар ер нь л ганган үнсэлтэй бид нэг уншиж онгод бүхэн л ганган шүү. Би муухай байна гэж үгүй. говь нартагаар нөгөө нэг аян замын жим дамждаг болохоор тийм хуур идэл төртэй байдаг. Яа тэр юм байж болоход юм үндсэн лүгээ арахгүй л байна да. Говь нартаг гэсэн дээ. Наа. За үрс маань. Ингээд л ганцхан жоох юм дээр нурдаг судрын клуб гэж үү. Аа. Ийм амархан юм дээр. За яагаад говийн хойг ямар байдгийг бэ гэхээр маш урт байдаг. Яагаад гэвэл илс үргэлж хүлэд орно байдаг болохоор илсээ займчуулж урт хормойгоор илсээ зайлуулж явдаг болохоор урт байдаг. За яагаад тэгвэл он иргэдийн хуйг богинохон байдаг. Миний энэ хуйг яагаад юм богинохон байна? Яагаад? Харцангуу салхи багтай байт юм болоо ой модтой болохоор тэгэхээр өвдөг юуганах тэгж дарах шаардлага үүсдэг юм болоо. Ой мод гэдгэлээд байна штэ. Жишээлгээхэнгээ модтой газрын гээхэн бөөнөрчин гээхэнгээ анхонготон авахтан улаач хүмүүн хусан дээр дүүлдэг юм штэ. Тэгэхээр яаж урт хормойтой байх? Модон дээр үргэлж авирж үйлээ хийдэг хүмүүс яаж урт хуйгтай байх? За тэгээд цудраа сайн уншаа ядрууд минь. Ийм амархан юм дээр бүдрээдвэл яаж тэр юу л судрын клуб байх юм хөө. Тэндээ зөрүүлээд аяа барьж болох. Нүгой та харин чайтай байх шүү хөө. Ирчүүдээ төлөөлөд ир бор харцах гэдэг орчин дуу байя. Вай та. Иреяим боро
이들해 나선다 야라 제국이에 요다 요다 자, 호라에 울었습니다. Энэ өргөөнд миний их шигэлсэн гээ. Энэ олон хавар буухта сонирцсан хамгийн сайхан айс байла. Үлдээ тунчиг ихгэлээл. Сэтгэл минийхэнтэй хөдөллөө. Магад нэгэн завтан болааржээхэн. Өхөн өргөөний минь жаврыг өргөж өвгөн миний сэтгэлийг амьрлуулж байгаарай. Үрдэ талархлаа. Жаах. Гимэлтэй сайхан айвэрдэг үр өмнө минь суугаад байсан алкруу мэддэг байчгүй. Жаа үрсмэн. Дараа тогтооч ирээ.